За бараа материалын эхний үлдэгдлийн мэдээлэл. Бараа материалын тайландаа яаж бүртгэх талаар зааж өгье. За бидний санхүүгийн байдлын тайлангийн гүйлгээ балансын эхний үлдэгдлээр бараа материалын дансны эхний үлдэгдэл 110 мянган төгрөг гэдэг өгөгдсөн байна. За гарын авлага дээр маань бас 100-104 гэсэн бараа материалын кодон дээр бараа материалын эхний үлдэгдэл ямар бараа ямар хэмжээтэй ямар үнэлгээтэй байгаа дэлгэрэнгүй бас текстээр өгөгдсөн байна. За энэ мэдээллийг ашиглаад барааныхаа дэлгэрэнгүй мэдээллийг бараа материалынхаа эхний үлдэгдлийн файл дээр бүртгэе. За эхний үлдэгдэл дээр бүртгэхийн тулд эхлээд бараа материалынхаа тайлангийн файлын тайлан шийдэн дээр тухайн байгууллага ямар бараа ашиглаж байгаа барааныхаа мэдээллийг кодлж өгөх ёстой гэсэн үг. Мэдээлэл ерөөхдөө энэ тайлан гэсэн энэ улаан шийдэн дээр оруулж өгнө гэсэн үг. 500 бараа ашигладаг бол 500 бараагаа бүгдийг бичээд кодлж өгнө гэсэн үг. Бараагаа кодлно. Програмд барааныхаа мэдээллийг анхан шатанд оруулах шиг энэ ч оруулж өгнө гэсэн үг. За бидний жишээн дээр бол 5 жимс байгаа тийм. Алим, гадил, усан үзэм, жүрж, лир гэсэн 5 бараа. За тэгээд эхний үлдэгдэл дээр оруулахын тулд барааныхаа кодыг, барааныхаа нэрийг, барааныхаа хэмжих нэгжийг бүгдээрээ килограмм байгаа. Энэ мэдээллийг нэг үрслэн бараагаа кодлж өгнө гэсэн үг. За би бэлэн файл ашиглаад энэ мэдээллийг шууд оруулъя. 5 алим, гадил гэдэг 5 нэр төрөл байна. 101-ээс 105 хүртэл кодлсон. За хэмжих нэгж нь бүгдээрээ килограмм байгаа. За энэ мэдээллээ бүгдийг хуулаад тавьчихъя би. Бэлэн мэдээлэл байгаа учраас ашиглаад. За ингээд тайландаа ашиглаж байгаа бараагийнхаа мэдээллийг оруулчлаа гэсэн үг. Тайлангийн явцын дунд цоошин бараа авах бол хамгийн түрүүнд тайлан дээр барааныхаа мэдээллийг орлогодож авахаас өмнө тайлан шийдэн дээр доотлолт нь мөр нэмээд оруулах нь шүү дээ. За бараагаа бүртгэсэн учраас эхний үлдэгдэл шийд рүүгээ ороод оруулж эхлэе бараа материалынхаа. За хамгийн түрүүнд бидэнд өгөгдснөр бол алим 25 мянган төгрөгийн үнэлгээтэй 5 кг хэмжээтэй өгөгдсөн байна. За тэгэхээр алимны код бол 101 байгаа тий. Барааныхаа кодыг тайлан шийд рүүгээ ороод харч болно. Алимных 101 гэдэг. За алим маань 5 кг, нэгжийн үнэ нь 5000. За нийт үнэ нь 25000 болж байна. За хоёрдугаарх бараа маань юу вэ гэвэл гадил байгаа. Гадил маань 20 мянган төгрөгийн үнэлгээтэй 4 кг. Тэгэхээр нэгжийн үнэ 5 кг болж таарч байна. За гадлынхаа кодыг шивэдэг. Гадлын код 102 байгаа. За кодоо шивэнгүүд барааны нэр хэмжих нэгж нь автоматар тайлан шийдэндээ оруулсан учраас мэдээлэл оруулсан учраас автоматар нэр хэмжих нэгж нь гарч ирж байгаа. За гадил маань 4 кг. 4 кг байгаа. 20 мянган төгрөгийн үнэлгээ тэгэхээр нэгжийн үнэ бас 1 кг-ныхаа үнэ 5000 төгрөг. За 3 дахь бараа маань юу вэ харъя. 3 дахь бараа маань усан үзэн байна. 4 кг 30 мянган төгрөгийн үнэлгээтэй. За усан үзэмний код маань 103 байгаа. 4 кг нийт үнэлгээ 30 мянга гэхээр нэгжийн үнэлгээ нь 1 кг-ийн үнэ 7500 гэсэн үг. За 4 дахь бараагаа харъя. 4 дахь бараа маань жүрж. Жүржийн 4 кг нийт 20 мянган төгрөгийн үнэтэй гэхээр жүржийнхээ кодыг оруулаад өгье. 104 байгаа. За жүрж сая 4 кг 20 мянган төгрөгийн үнэтэй гэхээр 4 кг 20 мянга гэхээр нэгжийн 1 кг-ийн үнэ нь 5000 төгрөг. За хамгийн сүүлийн бараа нь 15 мянган төгрөгийн үнэлгээтэй 5 кг лир байна. За лирэ бүртгэе. Лирийн код нь 105. 5 кг 15 мянга гэхээр нэгжийн үнэ нь 3000 болж таарч байна. Тэгээд 15 мянган төгрөгийн үнэлгээтэй болж байна. За ингээд эхний үлдэгдлийн маань нийт үнэ 110 мянга. Тайлан файлын маань эхний үлдэгдэлтэй таарч байна те 110 мянган төгрөгийн бараа байсан. За эхний үлдэгдэл дээр энэ барааныхаа мэдээллийг шивсэн. Энэ мэдээлэл маань тайлан руу амжилттай татагдсан байна харъя. За тайлан нэрний эхний үлдэгдэл хэсэг рүү тоош ирэхээрээ нэгжийн үнээрээ нийт үнэлгээгээрээ за бараа төс бүрээрээ 5 барааны мэдээлэл орсон байна. 5 барааны эхний үлдэгдлийн нийт түн 110 мянган төгрөг. Ингээд таарч байна. За ингээд бараа материалын тайлангийн файл дээр эхний үлдэгдлээ амжилттай шивлээ. Дараагийн хичээлээр орлогоо хэрхэн авах уу, зарцуулалтаа хэрхэн хийх үү? Тэр хичээлийг видеогоор хийж үзүүлье. Анхаарал тавьж үзсэнд баярлалаа.